хэлсэн байна. Ичгэлжсэн онгод 2008. Микрофоно шугай дотор бэхсэн байна. Чихэлсэн зай дотор бэхсэн байна. Чихэлсэн байна дээр гэдээсээ. Их болоо бүгд баталт. Усгамд би хадууш чих зүдэ одоогүй хэдэгсэн хооч мэдээ өөрийг хэдэн талт. Батчин юм хин дагэ төвцэй намайг дорсон гэрчгэн. Мөвчгсэн үхэд дундас минь нэг шин домыг бисэрчгэн. Ясын зүг жак in the beast of the police of the kids get savage. Тата сами хөвн дотор бариг дохой хэдэнсээ хэдэн яг дэс баанис. Дэшигэ татто хүчгүй бүсэд орсон 2013 сэтэждэг бүгдээ хүн бач үтгдэх юм эсэс гаргалтан бичиг мэддэг хүн өөрөөр rocket bag гэдэг нэрийг өгөн би микрофон авч чамаг өнгө шахуулж өчигдөр шиг санаа join боломжгүй бид үзэл бодлоо одоо хүлээс сүнсхийг үтгдэх шиг мараа join энд хийх ажил минь дуусаагүй хоёр хүн самаа гаргаж сэтгэл санаа хана join гэвгүй зүгээр дэргэж хараад тун замаа тайлгнаж 5 жилээр цамаа join Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games have come up 4, 3, 2, 2. Амралтын өдрийн мэнд хүргэе. Ирэх өндөдөгчтэй NBA Talk-ийн 24 дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. NBA-гийн талаар ярилцдаг нэвтрүүлэг маань бүтэн цагийн турш үргэлжлэдэг. Заримдаа халахаараа 30 минут хэтэрдэг тохиолдол. Би гэхдээ бидэнд одоо ярих сэдв ерөнхийдөө ховруулсан 2хан багийн тухай ярих гэж байгаа учраас товчхон байх юм аа. Бидний нэвтрүүлгийг дэмжиж байгаа илэрхийлэл та бүхэн лайк and share дарахад болно. Нэвтрүүлгийн хөтлөхөөр студиуд уламжлалсаар Батцаяа Идрууган Батишиг хүрэлцэн ирлээ. Like share. Ийм бэлэм нэгдэг болчиход байгаа шүү дээ. Одоо нэхэж авахгүй бол болохгүй. Ганц нэгж байгаа юм like share шүү дээ. Like share өөр юм басгүй. За өнгөрсөн 7 хоногийн үед NBA маань нэг тийм жоохон уйдгартай сонирхол багтаа 7 хоног болчихлоо гэж харж байна. Гэхдээ бидэнд ярих хэрэгтэй зүйл бий. Үлдэж байгаа нэг том цуврал үлдчихлээ. NBA-гийн хамгийн оргил мөч бидний өмнө ярьчлаа. Тэгээд энэ талаар ярилцах байх. Мэдээж Cleveland Cavaliers Boston Celtics багийн цуврал хэрхэн хаагдваа гэдгээс бидний яриа эхлэх ёстой. За одоо 3-1 болчихсон. Cleveland 2 голтын нэгэнд нь Boston очсон байсан. Тэгээд энэ ч юу тоглолт шүү дээ. 4 тоглолт. Энэ 4 тоглолт. Тийм 4 тоглолт байна. Энэ шагаа гიშгэ яа. Энэ үед чи нөгөө NBA-гийн финал чи пал гээл явчихсан. Харин стил пал хийсэн шүү. Яг яг хамт альберлаа сууж ирсэн. Ойлоод би бинийгээ бариад яана гэж баларсан. Тэгээд ашгүй. Чи бүр өөрийг хуцлаад өгсөн. Гэтэ энэ тоглолтын дээр алсан л да энэ хэнийг хожно гэж юусэн
Бостон гэхдээ хожно гэж хинч буцаа тавь өгсөн баг тийм. Энэ цуврал доо. Нэг тоглолт. Нэг дгүү одоо энэ яг энэ тоглолтыг бүр яг энэ тоглолт. Бооцоо яах вэ? Бооцоо. Хандаа ямар нэг бооцоо ярьж. Бооцоо яриад биш. Энэ нөгөө Лас Вегасын нөгөө юунд эн чинь бас нөгөө яригдах зүйл. Яг өнөөдөр спортын юу чинь энэ энэ одоо энэ тогтооцсон дээ. Тогтооцсон хоёр шүү дээ тийм. Энэ буруудгаа алдсан. Энд чинь бас эргэлтийн зэг байсан шүү дээ. Гэхдээ энийг би энэ бол монголоор тогтоолт хоёр залалт юу гэдэг ингээд гэсэн чинь Лебронд ямар дургүй юм бэ гэх. Одоо Леброн дуртай гэдгийг илэрхийлэхэд тулд энийг явуулт биш гэж харах байсан юм шиг байна. Яг ямар ч юм гэж байна тийм. 20-30% эсэргүүцдэг тэр эсэргүүцдэг хэсэг л байхгүй тийм ямар ч юм эсэргүүцдэг. За тэгээд 5 дахь тоглолт. Бостон TD Garden-д очисон цувралыг хаах боломжтой тоглолт. За тэгээд Леброн мэдгэлээ шууд ихнээсээ гээл ихэлсэн байна. 4 дахь тоглолтоос ялгаатай нь яа хамгаалтай. Леброн тоглолтын ихнээс огтөөр Леброн нөгөө нэг дайрдаг Леброн байсан. Тэгээ Бостон ч өөрөөсөө оноо авахгүй ямар удсан бэ нэр ёо. Жохон тийм зөөртэй тоглолт байсан. Тоглолт үзэхэрэг өмнөөс нэг зовдөг ш. Бостон хүмүүс нэр яхахгүй зовсон гэдэг. Зовлонтой үзэхэр чинь нэг сүултээ өөр юм үзмээр санагдаад. Энэ одоо яаж тийм step back 3 тийм ийм амар тэг краудын эсрэг энэ одоо хөлний мэдрэмж хүртэл амар. Маш одоо NBA-гийн хамгийн супер хамгаалагч тийм. Дээрээс нь өндөр өөрөөсөн тийм. Хамгаалахад бол нэг дан биш. Би энэ тоглолтыг үзэхэл зургтаа хасаасан юм л да. Буцаа удирдсан. Үгүй бүтгэл зургт хасаалттай байгаа л гэсэн. За MJ-г одоо плей-оффт авсан нийт оноогоор гүйцэж байгаа мөч юм байна да. За тэднийг өөрөө ч мэдэрсэн дээ тийм энэ бол гараа өргөд. Тэр нь энэ тоглолтод эвтихэд угаасаа байгаадсэн шүү дээ. 30 онооны зөрүүтэй болж байгаа. Тэгэхээр зургтаа хасахад би компьютерд давхар хасаасан. Тэг ингээд тоглолт сонирхолтой болохоор ингээд зургт руугаа ингээд үе шилжээд буцаа компьютерээр юм хийдэг байхгүй. Тэг яг үндэ буцаа зургт руу авах шаардлага ямар ч гараагүй шүү дээ. Тэг энэ дэр ийм рекорд. Леброны үрэл саяны яг оноо. Бостон ч өөрийнх нь холбоо дээр 3 дараалал өгсөн энэ плей-оффын баг анхны. Тэг бүр 30 оноогоор гуруулсан тий. Тэг түгэл байна. Тий. Түгэл хаанаад болсон юм. Тэр энэ бол одоо энэ Бостон гэдэг багийн хувьд бол одоо юу өрсөлдөж өрөөсөн байж чадаагүй л гэсэн үг байхгүй. 3 тоглолтод 30 идэж чадаа. Тэгээд сэтгүүлч тоглолтын дараа Азия Томсос ярьцлага авахдаа өөрийн чинь байхгүй тохиолдолд Бостон илүү тоглолцлоо гэдэг яриа гарсан. Энэ талаар юу гэж хэлээс чи инээж хэлээ. Тэгээд Азия Томсын бэртэл яг ихний 2 тоглолтын асуудал бол яг Азия Томс байсан шүү дээ. Ямар нэг асуудал бүр. Тэгтэл бүр идэж уулуулсан учраас энэ хоёр багийн хоорондох нөгөө төвшин ямар ялгаатай байна гэдгийг баталчлаа л та. Тэгээд дээрэс нь хоёр суперстархын төвшин бас ямар юм шаал харьцангуй байна. Леброн дээр за онцлог за мэдээж Майкл Жорданы бүх цагийн түүхний авсан плей-офф оноо гүйцсэн нэг энэ тоглолтын онцлог чимэг нь байлаа л да. Гэхдээ өргөн утгаараа хатвал бид нар бол Леброныг нэг уналтын төвшин ирдэг гэж ярьдаг штэ. Тэр уналтын төвшин харин богино хугацаанд даваад гарчлаа гэж би зүгээр хараад байна л да. Би энэ Леброн дээр одоо хүмүүс ингэж байгаа шүү дээ. Юу ярих гэдэг нь вөхлөөр яг чиний хариултыг би хэлэхийн тулд өмнөөс нь оршил хэлэх болчиход байна л да. Одоо шак хүртэл хэлээд байгаа шүү дээ. Одоо миний биеийг авцсан тий. Тэгээ Magic Jordan-ы хослол мослол бол Леброн ч төгсгээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд би ингээд нэлээд бодж үзлээ л тий. Одоо тэр юуг нь тэгээд ингээд бодоод үзчихэ. Манай хүн чинь юу Америк хөлбөмбөгийн нэг wide receiver гэдэг байрал тоглолдог гэсэн. Тэр байрал дээр бүр одоо NFL буюу одоо мэрэгжлийн хөлбөмбөгийн лиг одоо ороод бас зүгээр нэг тамирчин байх, сайн тамирчин байх магадaltaйсэн. Тэрийг нь бол юу ярьж байгаа байхгүй. Бүх аналистууд өөрийнх нь багийн дээр ахлах сургуулийн засгаж удаж, сургуулийн засгаж удаж бүгд ярьж байгаа байхгүй Леброныг. Тэгээд ингээ харахаар энэ хүн ийм төгс болсон шалтгаан нь ерөөсөө энэ хоёр спортын төгс эзэмшинтэй холбоотой юм болоо. Одоо бид нар ч гэсэн ингээд 2-3 спорт төр чийлдэг ч гэсэн аль алингаар нэг сайн биш үү те. Тэгэл энэ хүн чинь сагсан дээр супер. Америк хөлбөмбөдөр супер. Тэгвэл wide receiver гэдэг байрал ямар байрал вэ гэхээр quarterback-ийн шийдсэн өмгийг агаараар авдаг учраас хүсэлт маш сайн байх хэрэгтэй. Маш өндөр мэдрэмжтэй тэр бөмбөгтэй харилцах мэдрэмж. Бөмбөгтэй харилцаж байхдаа тэр давхар өөрийг нь хамгаалж байгаа нэг юм уу хоёр тэр маш мундаг тийм хүчтэй тамирчтай агаар дээр тулдна, газар тулдна, гүйж хатад тулдна. Тэр энэ бол тулааны чадвар бүрийг бэлтгэцсэн. Тэгээд давхар бас юу би анзаарсан мэхлээр энэ том биетэй тамирч ягаад ийм хурдтай уян хатан байнаас яг энэ тэр Америк хөлбөмбөгийн бас нэг нөлөө байхгүй. Энэ чинь wide receiver яадаг тэр бөмбөг аваад урагшаага маш хурдан гүйх хэвээр. Гүйгээд урд байгаа хүмүүстөө мөргөж унгаж өргөхөд явдаг. Одоо регби дээр одоо ломо гэдэг амар гардаг. Мөргөж явчихдаг тийм. Тэгэхээр энэ тамирчны хувьд бол Леброны хувьд бол энэ төгс байгаа шалтгаан ерөөсөө энэтэй холбоотой болов гэдэг би гаргалааг бол сүүлийн 7 хоног бодлоо л доо. Чи тэр баажигийн ажлыг хийгээд эхэлсэн. Яг одоо судлаагууд нөгөө дөрөв гэсэн билээ. Угаасаа яг тухайн үед тэр нөгөө юунууд скаутууд бол угаасаа эсвэл сакс эсвэл Америк хөлбөмбөд ус орно гэж хэлсэн юм билээ. Тэгээд бэлтгэл авцсан юм билээ. Юу боо гэмтээсэн билээ. Би тэгээд тэрнээсээ болоод тэр Америк хөлбөмбөгөө бүр айцсан билээ. Ер нь бол. Тэгээд Леброны төгс байгаа шалтгаан ерөөсөө тэр юм билээ. Тэгэхээс бол зөвхөн ингээд сакс толгод бас ийм болно гэдэг бас за үнэхээр одоо иж хитлэх хоо шүү дээ.
Идрэгээс асууя л та. LeBron Kobe-г мөрөх гэж байна те. Гэхдээ Би зүгээр юу? LeBron James NBA-гийн түүхэнд ягдгүйл чи ч одоо дээр юу шүү дээ. Чиний үзчихсэн сагсан бөмбөг LeBron James шиг ур чадвартай тоглож өмнө байсан уу? LeBron James шиг ур чадвартай гэж асууя. Би төгс гэж асуусан. Ур чадвар гэж юу хэлэхээр хамаарах гэдэг юм л да. За тоглох ур чадвар, бөмбөг залах ур чадвар, шийдэх ур чадвар гэвэл LeBron-оос илүү хүмүүс байна. Биш. Цогцгүй л харин байхгүй болчихсон. LeBron James-ийн бие хаа чинь одоо бидний одоо тэр харж үзээгүй одоо яг жихрээсээ би ярил л та. Бидний үуч одоо 90 оны ихээс хойш ингээ үзэхлээр чинь тим загс чинь байгаагүй. Өмнөх хэм байсан бэ гэвэл ерөөсөө үйл чамбарлал байгаа. Шакел өнөөл яг байрал дээр эзэрхдэг байсан чинь Шакел өнөөлийн хурд хүч бүр ийм ингэж амар байгаа. Тэгэхээр тухайд одоо юу гэдэг нь бусдаасаа ингээд толгой тасарсан хүн гэвэл үйл чамбарлал байсан байгаа бол хамгийн сүүлд одоо магадгүй. Тэгэхээр энэ бол бид нэг тийм ховорхон тоглож ирээ юу гэдэг юм. 90 оны ихтэй сагсан дээр бол арай өөр. Ингэж хэлэх гээд байна л да. LeBron James гэж арай өөр гэдэг нь. Би бол зүгээр ихэд одоо нөгөө энэ бас судалж байгаа л да ер нь LeBron-ыг мэдээж ирэх. Тэгээд анхаар юм байгаа байхгүй. Нөгөө бүх ганцхан юмараа бүр яалтчгүй одоо та хоёрыг бол одоо нэг юм дээр бол за тэрийг яг тэр тухайн үед л яриа одоо нэг яриад энэ нэг төрлийн биш шүү дээ. шүү дээ тий. Харьцуулт биш болохоор гэхдээ нөгөө бүх байрлалд тоглож чадна гэдэг нэг том яриад байгаа шүү дээ. Тэр чин тухайн үед ерөөс ямар ч тийм тоглож байгаагүй. Ганцхан Magic Johnson нэг удаа одоо төвийн байрлалд нэг удаа гарсан л нэг түүх үү шүү дээ. Товчоор бол энэ юм шүү. Одоо супер одоо ч нэг 3 4 ч юм уу 4 5 1 микс мондо чадрууд байдэн шүү дээ тий. LeBron ч юм бол бүр тэрнээс 7 8 чадвар бараг 9 чадвар байгаа байхгүй юу. Гэхдээ одоо ингээд бидний харьцуултын нэвтрүүлгийн одоо оршил хэсэг өнөөдөр явж эхэлж байна. Одоо харж байгаа бол хэдий цөөхөн тоглолтод Майкл Жордын оноонд хүрч ирсэн ч гэсэн LeBron-ы шидсэн тоон бас харьцсан цөөхөн. Тэгвэл энэ чинь одоо LeBron-ы өмөрх аягүй том шалтгаан болоод ингээд өнөөдөр дээр алаан болох гэдэг байхгүй одоо хоёр дээр тий. Энэ хоёр гоё алаан болж явахад дундуур нь би бол Kobe-го сайхан авчуулаа. Тархал ирнэ. Гэтэ би зүгээр бодсон. Одоо ч гэсэн хэлчих юм найзтай. Яг За тэр яа. За одоо энэ Бостонныхны одоо нөгөө нэг хамтдаа одоо 7 жил дараалал финалд шалгарсан 7-д тоглож. Нөгөө 6 нь одоо Бостонны нэг үеийн домгууд байна да. Гэхдээ энэ үеийн Бостон бол мэдээж хичнээн NBA-гийн баг байлаа. Нөгөө нэг сая нэг юу гарсан мэт. LeBron-ыг хамгийн сүүлд финалд шалгаараагүй жил Instagram байгаагүй юу байгаагүй. Iron Man 2 дөнгөж топ кино болжсэн юу гэх тэрийг харсан чинь нэр бид чи ямар агуу тоглож ирүү үед амьдраад байгаа юм даа гэж үзсэн. Би зүгээр ингэж тэр яриагаа дуусгах гэдэг баажи дайраа ороод ичлээ ядаг. Дандаа дайрж ордог юм болохоор. Бага ярина л гэсэн. Тийм бага ярина л гэж айгуу байгаа. Өнөөдөр эдрэг айгуу хэрүүлээ гэж бодсон. Тийм юу ягаад шилдэг гэж хэлмээрг байна. Шилдэг гэвэл бид нар дараагийн нэвтрүүлэг дээр хэн хамгийн шилдэг гэж бид нар энэ сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн ур чадвартай тоглогчийг харж байна л гэж одоо ингээл баттган харуулад байгаа юм болоо л гэж бодсон л да. Тий, одоо тэгээд түрүүн дээр Америк хөлбөмбөгөөс одоо тэгэхээр дараагийн бас ажлуудаас тийм 2-1 тамирчныг хүүхдийг багаас нэгээд 2 спортоор супер явуулаад ийм тамирчин гаргаж ирэх тийм дараагийн үр орох байх. Энэ бол ерөөсөө аз штэ. Тий. LeBron гэдэг хувийн тий хөдөлмөр аюул олон чадвар нэмэгдээд юм болж байна. Тэгэхээр дараагийн удаа бид нар бас нэг 20-30 жилээр бас ахад нэг ийм төрлийн тамирчин тэгээд магадгүй. Тэгээ юу ч ихтэй гэж боддоо штэ. Ганцхан LeBron биш. Ерөнхийдөө л энэ юунууд бол харууд ерөнхийдөө давхар юм заавал 2-3 спортоор нь явж идэг. Гэхдээ яг супер болох ч өөр л дөө бүгд л явж байгаа л да. Тэр айгүй нөлөөлдөг чинь. Тэр нэгт айгүй олон тэр юмд тусаадаг нөлөөлдөг. Таадар их юм. Хоёуланд нь төгс учраас л одоо сагсан дээр шууд Америк хөлбөмбөгийн асар том чадварыг аваад тавьсан байхгүй. Майкл Жордан бейсболоор хичээлдэг байсан давхар. Бас бейсбол руу орж болох байсан багтаа. Kobe Bryant бол хөлбөмбөр орж болох байсан. Италид амьдардаг байх. Хөлбөмбөр явдаг байсан. Тэгэхээр LeBron хин Kobe MJ3 дээр харьцуулалтын нэвтрүүлэг маань их гоё болно, ойлгомжтой, сонирхолтой болно. Бүх талын мэдээллийг хүргэнэ. Тэгээ эцэст нь тэгээд нэг нь агуу болж дотор таарна, хоёр нь мухаарч таарна. Тэгээд би юу болох юм баарсан бүгдээ аваар зайлцуулна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг одоо бүгдээ үндсэн нэвтрүүлэг рүүгээр одоо орцгоо. Энэ бааж ингээд хажуунаас ингээд атаклаа. Ямар би чи эн чинь намайг дандаа атаклаа. Би нэг атакламаар шүү дээ. За Celtics орох уу? Бэж ингээд зүгээр ярьчих. Сайн би ингээ хүнтэй болсон чинь хүч чи тэр баажига 50 байлгаж гэдэг юм. Гүү юм аа энэ баажиг чи ингэж барьж иж энэ нэвтрүүлгийг чиг шугамд нь оруулж явдаг байхгүй. Одоо бид нар Boston Celtics-ийн талаар ярих болчиход байна л да. Тэнгүүд бооцоомоо зарж. Boston Celtics-ийн зөв яасан бэхээр за одоо тэдний нэгэнд удирлан дууссан учраас чөлөө тагантын зах зээл дээрх үйл ажиллагаа нь аль хэдийн эхэлсэн. Дээрээс мөн драфтын номер 1 эрэхтэд нөө гэдэг энэ зүүн үед бас завгүй зам болно. Тэгээд дөнгөж өнөөдөр гарсныг мэдээ өнөхөр тэд Jerebko Amir Johnson, Green, Gerald Green биш Jerebko. Олиник. Биш Jerebko. Тэр өөр юм байдаг юм шиг. Amir Johnson гэдэг 3 тоглогч нь чөлөө таганд болж байгаа. PF дээр байгаа. Тэгэхээр энэ баг юу гэхээр шууд PF-ийн
тоглож хайж эхэлж байгаа. PF хайж эхлэхдээ бүр стар хэмжээний тоглож хайж эхэлж байгаа гэсэн мэдээлэл өнөөдөр гарсан байна. Тэгээ нөгөө тэггээр драфтын номер 1 байгаа. Тэрэн дээр ямар тоглож авч явах боломжтой вэ гэдэг. Энэ 100 Boston Celtics-ийн хувьд юу гэхээр авраг авахд нэг жил ойртсон жил гэж дүгнж байна. Яг бол бүсийн финалд муу байгаа мэдээж шалгахгүй. Cleveland-тэй өрсөлдсөн үгүй юу гэдэг бол дараагийн асуудал. Тийм учраас нэгэн тим ойртод ирсэн учраас хүчээ зузаадах тал дээр их зүйл анхаарал гэж. Таагуурын хувьд Boston Celtics одоо хэнийг авбал зүгээр л гэж асуух гэдэг юм л да. Тэгэхээр яригдж байгаа нэрнүүд бол ойлгомжтой. Ингүүд бас яд ийм гаргалаа. Horford PF орчлоо юм бас тий. Болно. Тэрийг нэг центр нэг центр нэг гой центр л. Тэгээ за юу штэ. Нэг small ball явж байгаа гэдэг. Харин тийм л дээ. Horford PF орчлоо. Надад бол ерөөсөө ганц л манай Jimmy Butler-ыг аваа. Өнөө Jimmy Butler-ыг аваа. Манай драфтыг аваа. Chicago Bulls-ийн хувьд ямар нэгэн байдлаар нөгөө нэг юу хэрэгтэй шүү дээ, босгол хэрэгтэй. Энэ жилийн драфтын нэгээр бол гоё тоглогч орж ирэх бүрэн боломжтой байгаа Fultz-ийг. Тийм учраас Fultz-ийг аваад Bulls-ийн хувьд бол алдах юм аахгүй. Jimmy Butler-ыг солилцоогоор авахаас гадна нэг одоо юу гэдэг PF ч юм уу центрийг зүгээр юугаар гэрээ өндөр гинүүнтэй гэрээгээр авах бас боломж байгаа шүү дээ. Боосно. Тэгсэн тохиолдолд юу гэдэг. За яг Jimmy Butler солилцоонд бол магадгүй хин орж ирнэ л дээ. Jay Crowder орж ирж таарах баг. Тэгэхээр ч харамсалтай. Тэгэхээр Jimmy Butler хин хоёрыг харьцуулахад хин илүү юм. Гэхдээ эн чинь тэгээд өөр Butler илүү. Би нэг орж ирж л таарна шүү. Every Bradley-ийг өгч өгөх үү Jimmy. Тэгээд яг байрлалд авчиж байгаа Crowder шилгээс байна. Bulls-ийн хувьд бол бид Crowder-ыг бид драфтын нэртэй авах бол манад бол алдах юм ерөөсөө алдах. Чи юусэн Bulls-ийн одоо ерөөсөө бүтэн ингээд бүр нойлоос дахиад. Би бас яг ингэж бодлоо. Crowder-ыг дахиад нэг одоо юутай явуулаад тэгээд Jimmy Butler мэдээлүүд дахиад нэг мэдээлэл авах Boston хэнийг сонирхож чинь ингээд Griffin-ийг согч Blake Griffin-ийг сонирхож гэсэн мэдээлэл би өчтөр уншсан. Тэгэхээр нөгөө сая хэлж байгаа шүү дээ. PF яаж юм гэсэн шүү дээ. Бодод үзье л да. Griffin-ийг авах боломж байгаа Boston. Байгаа. Аваад Griffin-ийг аваад Horford-тэй. Гэхдээ зүгээр байж болох болохгүй ялахгүй. Гэхдээ дахиад мэдээж нөгөө эдрийн тэр юун дээр эдрээ бол Chicago Bulls-ийн талаас хараад байна л да. Crowder-ыг авъя гэх. Тэгэн шүү дээ. Би Boston талаас харахыг хүсэж байна. Paul George нэр явж байгаа л да бас. Тийм Paul George, Gordon Hayward, Jimmy Butler гэдэг гурван тоглогч одоо энэ Boston авах боломжтой гурван тоглогчтой авахыг хүсэж байгаа. Тэгээ нэгin чөлөөтэй кандидатаас хоёрын солилцоогоор шүү дээ. Тийм. Hayward-ыг чөлөөтэй авчихсан. Тэгэх юм бол тэр драфт ирэх хүлдэн. Нөгөө хоёр дээр нэг солилцоо байна. Угаасаа драфт ирэх юм. Тэрнэр хин явах гэхээр би Isaiah Thomas-ыг авч болдгоо багтаа гэж бодлоо. Fultz-ыг одоо биш Fultz-ыг ч авахгүй юм. Ер нь бол сая шинэ гарсан мэдээлэлээр Fultz хин хоёр биш. De'Aaron Fox гэдэг нэг хөр байгаа шүү дээ. Тэр драфтын номерд л юу явж магадгүй юм шиг байлаа. Ихэнд өндөр өрнөлж байгаа гэж лээ. George Jackson байгаа. Hayward-ийн хувьд бол хамгийн энэ бүх зүйлээс эхлэхээр Hayward-аас эхлэх байхгүй юу? Hayward өөрөө Boston-ыг сонгох тал дээр юу гэдэг илүү нэг тийм нааштай хариу өгсөн тохиолдолд бол Boston бол драфтын нэг ирэхээ заавал солих шаардлага байхгүй. Өөрсөндөө авч үлдээл юу гэдэг тэгэл чинь эргчлийн дахиад зуны бас нэг Brooklyn ирэх бас явж байгаа шүү дээ. Jimmy бас явж байгаа. Тэгээд Brooklyn сүйд орхон тодорхой шүү дээ. За тэгээд зүгээр Jimmy Butler-ыг авсан тохиолдолд юу болох вэ гэхээр Isaiah Thomas ирэхгүй болчихж байгаа. Яг л Jimmy Butler Isaiah Thomas хоёр чинь хоёулаа нөгөө нэг бөмбөгтэй тоглох дуртай. Тоглолтын 4-р үед дээр одоо гэдэг бага чирдэг маягийн тийм одоо супер род маягийн тоглож байгаа учраас Isaiah Thomas-ыг бол бас солилцоонд оруулах боломж гарч байна. Гэхдээ Jimmy Butler гэхдээ миний бодол шүү. Marcus Smart байх юм бол та нар бодолтой Marcus Smart, Avery Bradley, Jimmy Butler гурав хамгаалж иргээ боддоо нэг юм зэрэг. Амар хамгаалдаг гоос. Амар хамгаал тэрэн дээр Jimmy Butler юу ихгүй юу? Амар гоё манлайлагч байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр Isaiah Thomas-ийн хэрэг байхгүй. Тэгэхээр танаа Bulls руу шахах гээд байх. Болж байна. Рондогоо явуулаад. За байж. Би хэрэг Boston менежерээс би яагаад ингэж бодсон гэхээр эдгээр хоёулаа тоглолтыг тайлбарлаж байсан шүү дээ. Тэр тоглолтод яагаад гэсэн гурав дахь тоглолтод Isaiah Thomas байхгүй болсноор юу гэхээр Boston Celtics-ийн тоглолт. Ихэл класс. Дэндүү гоё баг болсон. Яагаад гэх юм бол тэнцвэртээс гэсэн юмэг тэнцвэртэй хамгаалтын суултаад нэг ч байрал дээр үүсээгүй. Cleveland эсрэг маш том тоос. Тэгэд яагаад дөрөв тоглолтын дээр хожигдсон бэ гэхээр тэр сагсан момог нь 3 үе үргэлж явж байгаад 4-р үе дээр манлал дутсан байхгүй. Ур чадвар. Тэрэн дээр Isaiah Thomas байхгүйсэн гэсэн Jimmy Butler байлаа гэж бодоход би төсөөлсөн чинь бүр ингээд Cleveland-тэй өрсөлдөхүйц байгаа. Дээрээс сэлгэнээс сайжруулж жоохон. Тэгээд тэр тоглолтод Boston очих бүрэн боломж байгаа. Irving яаж галзуусыг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Хин ягаас 10 оноогоор Boston ирээд дууссан хоёлоо ярьж байсан. Irving 40-с шунаа авч иж хожихнэ Cleveland. Яхаггүй тийм зүйл болсон шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Isaiah Thomas бол баг дээр хамгаалтнаар маш том суултал болчиход болдсон байна гэдгийг харлаа. Ойлгомжтой. За гэхдээ нөгөө утгаараа одоо унтсан байсан Boston Celtics-ийг сүүлийн 2-3 жил одоо авч ширж одоо нэгсэндээ буцааж юм. Яа тэр чинь түүх болгосон. Тэр нь хүн хин за байж би Isaiah Thomas. За тийм. Тэгэхээр Isaiah Thomas гэдэг хүн чинь одоогийн Boston-гийн одоо сэргийн босготын одоо шинэ үеийнх нь номерны тоглогч шүү дээ. Баади байж би тэр нь юу гэж хэлэн гэж Isaiah Thomas баярлалаа чамд л гэж үгэлээ. Тэгэл болоо.
Яг нэг юм план нэг ихний 2 жилд нь айгүй зөв одоо байх ёстой байсан. Тэгэл одоо левел рүү явмаар болох юм байна. Босчлоо шүү дээ энэ баг. Тэгээ авраг болмоор шүү дээ. Яг би бол Айзайтал гэж бодлоо юм л. Би Айзайтал гэж бодож байна. Угаасаа явуулахгүй байх л та. Зүгээр тэгж төсөөлөд явуулахгүй шүү дээ. Ер нь. Тэгээ Азай Томс дээр бас нэг мэдээлэл авсан гэхээр Азай Томс ирэх зүүн чөлөө таганд бол багаас хамаардаг. Энэ зүүн гэрээгээ сунгах боломжтой байсан Азай Томс хүлээ гэсэн юм л. Хүлээх татгалзах байх юм бол боосон зайлгс энэ зүүн өөр нэг одыг авчирсан нөхцөл авраг авах төр дайралтанд нь тусуулна гэж Азай Томс үзэж байгаа учраас өөрийнхөө гэрээг хүлээл гэж байгаа юм. Би бол Жими Батлерыг аавна гэдэг дээр бол нэг их дэмжихгүй байна. Яг тэр нэг сая хэлсэн хоёул адилхан нэг бөмбөг эзэмших дуртай илүү. Тэгэхээр Гордон Хейвард байж байвал Айза Томсд илүү их тохирно. Тэгээ Батлер гол нь ирэх үү? Авал хүчээр авал ирчих, солилцоо зөвшөөрөл ирчих шүү дээ. Зодол авна. Тэгээ дараа бол Гордон Хейвардтай миний сая хэлсэн чинь Гордон Хейвардыг авчих юм бол чинь чөлөө тагендээс авч байгаа болохоор драфт мөх хэрэггүй шүү дээ. Тэгэхээр аваад драфтаа аваад дээрээс дахиад нэг PF зүгээр авчих. Тэгээд тэр баг хангалттай болчих шүү дээ. Бараг Гордон Хейвард аваад нөө PF дээр гой солилцоонуудаа хийвэл. Тэгээд тэрийг хийвэл хамаагүй илүү гой баг. Заарсан бүгд энэ талаар тэгээд нөгөө дараагийн дугаараар угаасаа нөгөө чөлөө тагендээс хангалттай юм драфт. Тэгээ угаасаа тэр талаар 26-ны өглөө илүү 25-ны өглөө драфт чаа. 6 сарын. Бити юм асуу. За асуугаад мэдгүй байна. Тэгээ гээд барахтаа. Тэгээд одоо бүгд хэдэн ормын дээр эргээд уулзсан. Тэгээд Game of Thrones байгаа тий. За үзцгээе. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал хуваалц Пиперо албан ёсны дистрибьютор Green City. Well, look who it is. The brow and a foul. Just ignore them. They're trying to get under your skin. Oh, how cute is that, Ennis? Look at them. They're like closer than his eyebrows. Looks like Boogie Cousins has a Boogie brother. I don't know, though. I'm a bit scared. I mean, with this chemistry they've got, I think they've got a real shot at the 10th seed. You know, you talk a lot for someone who has less rebounds than his point guard. Keep your focus, DeMarcus. If you get a technical, you'll be suspended again. I'm sorry, we're being rude. I am actually a big admirer of your game. I love the move where you fake left, roll right, and then get ejected. You know, for being a big whiny I'll knock that fancy little stash so far down your throat you have a merkin on your head. Hey, stop it, it's not worth it. Okay. He's right. Enough of this. King of the prairie. While we're bickering over eyebrows and moustaches, Golden State is marching towards the championship. Save your energy for the real fight. Ah, fine. To hell with Golden State. Technical foul. Oh, come on, you gotta be kidding me, ref, for what? Disembowelment of a referee, which the league is sort of cracking down on now. Do you like it here? In Dallas? Very much so. Better than Golden State? Golden State is a very special place, dear to my heart. But I'm very happy here, in my new home. But don't you miss being a contender? I have a much larger role here, thanks to the graciousness of our Lord. Ah, Nerlens. I almost didn't recognize you without your cylindrical hair. It is an honor to present my king, Lord Mark of House Mavericks. Kiss me, child. Thank you, Harrison. We're delighted to have you here. Please, sit. Would you like a rib? No, thank you. I'm not very hungry. Oh, child, you can't come to Texas and not enjoy some barbecue. Okay. You like the ribs? It's very good. They're Chandler Parsons' favorite thing to eat when he was here. Oh, you must be thirsty. Where's the sweet tea? Where's the sweet tea?
Well, don't just stand there, you imbecile. Get the damn sweet tea! Now, I know things were difficult for you in Philadelphia. I'm very grateful for my time at Oh, House 6. stop it. It's dreadful in that chamber part of a franchise. Now, come on. You can be honest with me. I'm not like those other owners, you know. I'm a cool guy. Just a normal, cool guy. Noted. Well, if I'm being honest, there were a lot of centers and not enough minutes. Frankly, I was very sick of losing. There, child. There's no need to worry anymore. Here in Dallas, we never tank. Now chin up. Aren't you excited to play with Dirk? Yes, he's very good. He's the greatest. Yeah, he's great. The greatest. The greatest. You see, Nerlens, I personally ensure that no one makes light of my Mavericks. Or else. Or else. What? Ah, my sweetie. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. NBA Talk-ийн 24 дахь дугаар та бүхэнд хүрч байгаа. Биднийг дэмжиж байгаа лайк and share-ыг харамгүй хайрлаарай. За дээрэс нь нэвтрүүлгийн ерөнхий гэнэтгээр шинэ бүхний эхлэл би брэнд NBA Talk-ийг зөвлөгч GP Батраа чи сая яац вэ? Бажиг дол гахс ороод байна. Толгойн орж ирэл нүднээ амжилтсан шүү дээ. За хүсэг хүлээжсэн финал маань хэлээ. За үргэлжлүүлж яваарай. Хүсэг хүлээсэн финал маань эхэлж байна. Cleveland Cavaliers Golden State Warriors багууд 3 дахь жилдээ дараалан NBA-гийн энэ камераас яагаад ингэж тавьчих юм бэ? NBA-гийн финал За цаашаа сууя гэдэг. Манай зураглаач энэ Бажиг хасаад байгаа. 3 дахь жилдээ дараалан NBA-гийн финал хоорондоо таарснаар түүхэнд анхны тохиолдол болсон. За тэгээд энэ юу гэхээр NBA бас өмнө явдал байгаагүй. Хамгийн супер дуэл 3 дахь удаага нэг харьцаатай байгаа энэ дуэл 3 дахь удаага хоорондоо хэн илүү вэ гэдэг хайнага хагалах гэж юм гэсэн үг. Тэгээд дээрэс нөгөө тэгвэр энэ үйлрэл бас хоорондоо 1-1 байгаа. За тэгээд энэ үйлрэл эхлэхээс өмнө л одоо энэ хоёрыг гарна гэж ер нь магадлал хамгийн дээр л байсан л. Тэгээд үйлрэл хоорондоо 1-1 хоцсон. Хэдий би одоо Spurs постэрийг дэмжиж гисэн. Цаанаа бол энэ хоёрыг барах хэцүү л байсан л да. Тэгэхээр ойлгомжтой. Тэгээ чи өөртөө айгүй ихтэй. Өдөртлийн тоглолтын дээр бол юу болсон шүү дээ. Яг Cleveland тосон тоглолтын дээр Kyrie ерөөсөө сүүлийн мөчшид айцсан. 2 товтлогыг нь хоёулын амжилттай болгоод. Би зүгээр нөгөө хүмүүсийн яриад байгаа басны үнэн нэг юу ихэл нөгөө энэ хоёр ингээд зам нь зүгээр плей-офф эхлэхэд бүх багууд өөр өсөн шүү дээ. Плей-офф гэсэн чи яг зам насагдаал бүх өрсөлдөгч хамгийн гол тоглогч нэг гимтэл ингээд ерөөсөө аль тал талаар ингээд хоёр тоглогч ерөөсөө ингээд хоёр багийнхаа юг ингээд зүгээр засаад яваад байгаа байхгүй. Тэгээд айгүй амархнаар ингээд финалд хоёлоо үзсэн. Тэр чинь одоо хувь тавилан гэж хэлж байна. Тийм хувь тавилан. Энэ хоёр баг ингээ 3 жил дарааж үзэж хайнаа ахлах ёстой жил юм байна гэж. Яах вэ? Тэгээд энэ хоёр гарсан ч ороо зөвдөө тий. Өөр тий финал багууд гарч ирлээ финал. Тэгээ ганцхан энэ жил биш ер нь яригадаад байгаа шүү дээ. Магадгүй ахаад ойрынхаа 2 3 жилдээ ч ахаад ер нь бид нар энэ хоёр багийн хэвдүүл ахаад үзэх байх гэдэг юм. За тэгээд одоо энэ өрсөлдөөнүүдээс л эхлэх үү дээ. Ч одоо их гой өрсөлдөөн болох гээд байна да. Дүрант мэдээж өнгөрсөн жилийн 2 финалаас хамгийн гол ялгаатай нь бол Дүрант байгаа юм л байна. За энэ бол одоо энэ ер нь хамгийн том импакт нөхгүй. Энэ бол энэ хоёр багийн одоо тэгэхээр өнгөрсөнд яг солилцоо сэлгээ мэлгээ нэг гараанс барансыг авсан, боогуудыг авсан хэдэн солилцоонд байгаас хамгийн том импакт нөөсөө яг бол Дүрант болчихлоо байгаа л та. Дүрантын нөлөө их ерөөсөө л цор ганцын Дүрант зурд яаж нөлөөлөх үү гэдгээс их зүйл хамаарах гэдэг байна шүү. Өдөртлийн тоглолтын дээрс Кевин Дүрант их сайн тоглосон шүү Кевин Дүрант. Тэгээ өөрөө дээрэс нь Дүрант өөрөө энэ багт байгаадаа сэтгэл ханамж маш өндөр байна. Тэр нь өөрөө энэ тоглогчийг одоо энэ
магадгүй аврагын төлөө тоглоход нь улам их нөгөө сэтгэл зүй айгуу чухал шүү дээ тий. Улам их хурцлж яг одоо яг нөгөө аврах авах тэр хэмжээнд нь тоглох болов гэж бодоод байна л да би бол. За 2016 оног ирээд нэг санал юу болоо гэвэл 3-1-ээс эргийн 9 түүхэнд анхны баг болсон NBA-гийн финалд. За 2017 онд энэ онооны ялгаатай байдлын дээр хардаа хамгийн сүүлд 2013 онд Heat Spurs бусад баг усадаас илт илүү байсан юм байна. Гэхдээ энэ шиг юм огт илүү байгаагүй. Энэ ч одоо хамгийн олон онооны зөрүүтэй өрсөлдөгчөө ботно гэсэн жинхэнэ ноёлонгоо хоёр баг хоорондоо туулж ийн гэдгийг дахиад нэг удаа тоон үзүүл батлаа харуулж байна. За тэгээд өнгөрсөн жилд нэг тоглолтын дээр гэрийн тоглоогүй шүү дээ. Тоглолт бас энэ жилийн энэ хоёрын хоорондын тоглолтын дээр бас гэрийн бас зүгээр ингээд нервтэй шүүгчнэг үлээсэн шүү дээ. Тэн дээр уурлал айгуу бас асуулаараас би бас энэ дээр бас гэрийн өнгөрсөн жилийн финалд айгуу том нөлөө үзүүлчихэж байгаа байхгүй нэг тоглолт байхгүй тий. Тэгэхээр энэ жил дээр гэрийн бас нэг жоохон тийм өөрийгөө барь тоглох тоглоосоо гэж одоо хэлэх гэлээ л одоо Кевин Лав хийсэр тоглоно шүү дээ. Нэлийн өвчний тоглолт гарах байх. Нэлийн олон тийм ямостой үйлдэл бол гарах байх. Тэгээд хоёр баг хоёулаа л ерөнхийдөө нэг юу гэдгийг сайн нэлээд эрүүл амар нэгэн талбайн гадуурх асуудалд орохгүйгээр 6-7 тоглолт гараад аврах дотроос л гэж бодож шүү дээ. Аль нэгэн дөрөвтэйгээр шүүрдвэл бидний энэ хүлээлтээс доогуур болоод явчихна. Яг тийм хэзээ ч дөрөв нь болохгүй л те. Энэ хоёр багийн хувьд бол. Зүгээр байна. Зүгээр л нэг найдаж ийн гэж. Амар сериус найруулах байх юм байна. Итрээ битээ тийм юм. За би өөрөө баажи загнаас гаргаад. Тийм юм яг айгүй буурсан яриад. За бүгдээ байрлалын өрсөлдөөнөөс эхлэе. Хамгийн их мэдээж холбон тоглогчдын байрлал Steph, Kyrie Irving хоёр. Байрлал дээр нь бүгдээр нэг харьцуулаад гол тоглогчтой. Steph, Kyrie Irving хоёр хэнд аль талд давуу байдлыг өгөх үү? За Бостон эсрэгээс юм үзсэн сэтгэл зүйн байдал дээр би бол Irving л өгнө дөө. Өнөөдрийн байдал. За хэлэхэд хэцүү юм байна. Янаач тест айгүй хэцүү юм. Irving нөгөө харандаа орцсон одоо тэг клаш харандаа орцсон. Яг зүгээр одоо илүү оролт хийгээд ч юм уу тэр цалиа тоглолтоо хийгвэл Irving илүү байх тиймээс тэгээд хин ч сулгаа шидэт их юм бол Curry бүр ч илүү аюултай шүү. Ирэмч бас шийдэн л дээ. Яг ер нь яг энэ хоёрыг хэлэхээр аюул хэцүү юм байна. Яг аль нь илүү энэ хоёрын тулаан одоо алаан болно. Тэгэл тоглолтын өөрөөр тэр нь илүү үлгэрж бас тэгэл бас ямар ч илүү гэж ярих ямар ч тийм байхгүй болчихдог. Тэгвэл нэг оноо л өгчээл дээ. Энэ бол хамгийн том өрсөлдөөн энэ хоёрын хооронд үүсэх болно. Одоо тэгээд хамгийн том одоо дараагийн хосол буюу LeBron Durant хоёрын байл одоо хамгийн том өнгөрсөн жил их ялгаатай байсан шүү дээ. LeBron-ы эсрэгч одоо бол ингээд товтгооны хувьд бол Durant сутахгүй болчих واخ. Яг хамгаалтан дээр л хэвчээ. Яг Durant-ыг би бас бодоод авахгүй. Энэ урт гартаа өндөр LeBron-ы хамгаалараас нэг өөр шүү дээ. Тэр өмнөх тэр өдөртийн тоглолтуудаар LeBron орж явахад Durant-ийн эсрэг шал өөр байгаа байхгүй. Оролт молтод. Бусдын эсрэг бол дээрлэж ордог шүү дээ. Durant ч өндөр болохоор бас арай өөр. Та нар нэг хэлсэн үгийг санаж байна уу? LeBron-ы намайг лигт яваад амьд яваад цагтлахаар Kevin Durant аврагахгүй гэж хэлжсэн шүү дээ. Тэр чи 2012 онд нөгөө OKC хоёр тарахад те Miami хоёр таарч байгаа хоёр тийм хэлжсэн. Тэгэхээр энэ хоёрын тулаан бол нэлээд сонирхолтой болно. Durant бол тэр 4 жилийн өмнөхийг бас санаж л байгаа. Юу болсныг. Тэгээд яа харахгүй тухайн үе одоо Miami гэдүүд үнэхээр илүү байж чадсан. Тэр үеийн бас Russell Westbrook бас жоохон туршлага дутуул байсан үе л дээ тэр бол. Одоо бол өөр баг дээр байна шүү дээ. Тэгээ энэ хоёр дээр бол биенийхээ эсрэг илүү хамгаалын тулаал болно доо. Өнөр авдаг оногоо авна уу? Өнөр 25-аас дээш оногоо аваад яваа. Гол нь тэгээд юу гэдгийг тэр нэг жоохон зүйлүүдээр одоо өнгөрсөн жилийн нэг LeBron-ы айхтар блок шот ч гэдэг юм уу. Тэр тиймэрхүү юмуд л сувралыг өөрчлөлөөл ерөөсөө гар үсэг зурч чадбайгаа шүү дээ. Тэгэхээр хин нэг л гар үсэг зурах уу юу болох уу гэдгээс л бүх юм хамаарна. Тэгээд зүгээр юу гэхээр impactful гэдэг хамгийн нөлөө үзүүлэх энэ жилийн финалд нөлөө үзүүлэх мэдээж Kevin Durant. Энэ хоёр баг сүүлийн 2 жил хоорондоо тарахад Kevin Durant гэдэг тоглогч байгаагүй шүү дээ. Одоо тэгтэл Kevin Durant гэдэг том суперод ороод ирж байна. Тэгэхээр яагаад Golden State Warriors баг энэ финалд фаворит багаар ороод байгаа юм шалтгаан нь ерөөсөө Kevin Durant-тай холбоотой. Энэ тал дээр юу хэлсэн байлээ л дээ. Угаасаа Kevin Love хэлсэн байлээ. Би бол нэг тийм хин нэг нь фаворит гэж харахгүй нэ. Бид нар гэхдээ underdog гэж баг гэж өөрсдөө тооцоод бүх зүйлээд ажиллаж тоглох хэрэгтэй гэж. Одоо тэгвэл яг энэ дээр харж байгаа бол Durant LeBron-ыг хамгаалж байгаа тохиолдолд ерөөсө pick and roll явчихлаар сүүж ирэхгүй байгаа юм л да. Тэгээд асуудал гарч ирнэ. За тэгээд Zaza одоо хин нэг хүн амтны шаргаа битээ хавлаачаасаа л гэж байна да. Супер дөрвөн супер ankle breakers гэх нэг нь явж байгаа. Iverson, Curry, Irving гэдэг. Энэ гурав дээр доор нь Zaza бочиж явчихсан шүү дээ. За дараагийн байрлалыг ярих уу? Дараагийн байрлал хүчний тоглогчийн байрлал Kevin Love, Draymond Green. Хоёулаа энэ цуврал гол нөлөө үзүүлж чадах үз байрлал
Kevin Love бүсийн финалийн тоглолтод маш сайн байсан формо энэ финалд авчрах юм бол Cleveland-ийн хувьд маш том давуу талтай бол нөгөө талаас Greenwald Golden State-ийн амин зүрх болсон гол тоглогч нөө. Хор найруулагч. Дээрээс хамгаалагч нь. Kevin Love гэж бол хангалттай хамгаалж чадхаар шүү дээ ер нь бол Greenwald. Тийм. Тэгээд дээрээс нь Kevin Love-ийн плей-оффын тоглолт нь юу гэхээр ялангуяа бүсийн финал доор шахаж байгаа. Хамгийн том ололт юм байна. Доор маш сайн шахаж байгаа. Маш өндөр хөвтэй байгаа. Тэгээд 3 шиддэг нь угаасаа бид маргаан байхгүй. Тоглоом маш идэвхтэй оролцож байгаа. Тэгэхээр би зүгээр заяа нэг хэлчихсэн шүү дээ. Энэ хоёр баг одоо юу гэдэг тэнцүү ур чадвартай багтаа хоорондоо одоохондоо таараг байна. Тэнцүү ур чадвартай багтаа финал. Яг тэнцүү ур чадвартай багтаа гараад ирэхээр аль нэг нь унжил таараа. Харин тэгнэ. Хин байх вэ? Golden State унах уу, Cleveland унах уу? Энэ дээр юу гэж бодож байна? Хин унах вэ? За, Golden State магадгүй тал гэж би бод. Гэтэ яг энэ баг нь ихээсүүд одоо энэ хоёр багаас айгүй сонин шүү дээ. Яг баг нь унах гэдэг бол хэцүү шүү. За, LeBron бол унах магадлал багтаа. Унсан ч ороос ирдэг. Kyrie зэрэг унах гэдэг асуудал хэцүү шүү. Тэгэхээр яг нь тоглогч унах асуудал байх юм бол одоо ингээд 3 хос ирлээ шүү дээ. Энэ 3-аас яг хин нуурж унах уу гэдгийг ярил яад юм болоо шүү дээ. Би бол гэрээний дэж бодох байхгүй. Шатаад нөгөө нэг балаараад нөгөө тоглолт модоос гарч чадах гэж бодох байхгүй. Тэнд л жоохон санаа. Би бол байрлал нутах юм бол за эхний саяны ярьсан 3 байрлал бол нэг их сүртэй юм ялгаагүй. Яг нэг л гэдэг. Яг тэгвэл LeBron, KD, Irving, Curry тэгээд Love одоо Green ч гэдэг нэг магад тэр 4-5 дахь байрлал шүү дээ. Тэрэн дээр бол одоо чинь Cleveland бол чинь түүхэн байрлал дээр Tristan Thompson бол заагаас яасан ч илүү. Тэрийг бол энд яриад. За бараг нэг 10 минут л тоглосон. Нөгөө тал 4 дахь тэр байрлал одоо нөгөө бидний нэг орхицсан байрлал нөгөө Klay Thompson-гийн байрлал дээр бол Klay Thompson илүү. Тэгээд одоо гарч иж байгаа юм тоглож GR Smith гарч. Тэгээд GR Smith гарч. Тэгэхээр тэрэн дээр Klay Thompson хангалттай тоглож. Тэгэхээр энэ хоёр дээр магадгүй нөгөө түрүүчийн идэл тоглолтын дээр нөгөө Klay Thompson ганцаараа тэдэн авлаа нэг 37 40 авсан шүү дээ нэг финалийн нэг тоглолтын дээр ганцаараа ганцаараа. Тэгээд тийм хүн бас гарч магадгүй байх гэж бодож чинь зүгээр тэр өөрийнх нь байрлал дээр өөрийгөө доор хүн намайг энэ хүн бол хамгаалж чадахгүй гэсэн тийм юутай гарч сэтгүүтэй гарч ирэх юм бол Klay Thompson нэг ганцаар яадаг бид бүгд мэдэн шүү дээ. 60 он авдаг, тий 50 он авдаг. Тэгэхээр тийм тоглолт нэг тоглолт гарч магадгүй. Тэр бусдууд нь бол Curry үтгэхгүй шүү дээ. Өөрөө надаас муу гэж хизэж бодохгүй. Дэрнгөөс хэрэг адих. KD ч гэсэн LeBron яриад. Одоо small ball тоглол яах вэ? Small ball тоглол Golden State илүү. Харин тий. Тэгтээ small ball руу угаасаа авчих гэж оролдсон шүү дээ. Тэгэхээр Golden State-ийн үнцэн арга барил юм чинь. За яг хөө тэгээд бид нар үндсэн байрлуудыг ярьчлаа. Сая орхицсон хоёр байрлал бол Баажи маш их базаа ярьчлаа шүү дээ. Энэ тавхт яг надад хамгаалгаа. Голон сэлгийн тоглолт гэж. Сэлгээгээр хин нэлгэн гарцгаа юм. Сэлгээр Golden State хэлвэ шүү дээ. Харъя. Ярилцъя. За тэгээ. Дэрэн Бэжи. Cavaliers Дэрон байна. Иман Шампурт байна. Корор. Kyle Korver байна. Warriors Маги байна. Гэл баларч байгаа. Магич бас юм баг. Iguodala, Livingston, McAdoo, Clark. David West. Тэр эвгүй байгаа шүү дээ. Итгэлтэй хэлж чадчих. Юу нь бол одоо төв дээр Маги ороод ирнэ, холбогч дээр Livingston ороод ирнэ. David West плей-офф ороод ирнэ. Маш тийм яг хэрэгтэй хамгийн ерөөсөө ямар ч тийм баранк гарахгүй гэдэг шүү дээ. Яг өөр ассист. Тэгтээ ингэ шүү, ингэж магадгүй шүү. Одоо ингээд Cleveland дэлгүүрүүд ирээд small ball руу шилжиж шүү дээ. Тэгэх юм бол David West хэрэг мэрэж агуул багасаад эхлэх шүү. Яг үүнд бол нөлөө бол. Адилхан small ball руу шилжих юм чинь. Тийм. Гэхдээ small ball борж ирэх юм бол Golden State-д илүү ашигтай шүү дээ. Richard Jefferson байна. Derek Williams байна. Channing Frye байна. Dante Jones байна. Одоо финал James Jones одоо 20 номертой байна. Гүйл 20 байна. Dante Johnson ч аим шүү. Яа. Йоо, Deron Williams сүүлийн тоглолтод аягүй сайн байлаа шүү дээ. Deron ингэж тоглолтоос эвгүй шүү. Deron-ыг авчирсан шалтгаан чинь яг NBA-ийн финалд хэрэгтэй байна шүү дээ. Тэр Livingston гэдэг актер туршилтаа олгож гарч ирж байгаа. Тэрний эсрэг тавих нөхөр хэрэгтэй байна шүү дээ. Делеводоо байгаас өнгөрчл авраг авцсан шүү дээ. Тэгэхээр одоо тэр чи илүү болчихлоо шүү. Хамгийн гол нь Делеводоо шиг хамгаалж чадахгүй л байна Deron Williams. Ямар ч харжлаа. Надад бол ерөөсөө нөгөөс юу гэдэг X factor-удаас энэ тоглолтыг шийдэн дээ. Нөгөө 5 BB нэгэ байхгүй бол гайчин. Тэгэл энэ нөгөө сэлгээний оноолтуудаас их юм амарна. Дээрээс нь Iguodala үндсэн байрал дээр гарч жижиг татвар дуусгах шүү дээ. Тэгэхэд Cleveland ямар хариу зөвхөлт их хэл хэрэг л хараа. Би Cleveland томцож суулгах нь үгүй юу харъя. Kevin Love-ыг төвдөр тоглолт бас адилхан юм хийдэг шүү дээ. Тэрнтэй бол Deron Williams өөрөөр хавтаад бад гардаг шүү дээ. Яг тэр энэ тоглолтыг дуусгахын тавт дээр Iguodala Deron Williams хоёр байрал дээр юу болох вэ? Сонир юм болох гэж бодож байна. Энэ тоглолтыг дуусгах байрлалыг шийддэг хүн өөрөө тасгалжуулагч. Болох. Tyronn Lue, Mike Brown гэдэг онцолч. Mike Brown багийг үзсэн. Стикер баттай болсон баг л. Ирж магадгүй үстэй. Тодорхой биш шүү дээ одоо шүү дээ. Одоо тэгээ дундууд нэрх ухоос тэр Юта дээр ирэлцсэн юм чинь. Одоо финал дээр бол ирэх үү. Багтаасаа аялсан. Ажиллах уугүй юу? Сэлгэний сандал сууж явах уугүй л баг. Тийм л дээ. Цааталтаа тэр хувцал хөрөөнд тоглох. Харин тэгээ тийм үсээс юм баггүй.
тоглолтын дуусгах 5 сүүлчийн 5-ыг тасгалжуулагч шийдэн. Тэрнээс талбайн гаднуугаа уцаар ирж шийдэхгүй шүү дээ. Одоо лүгийн хувьд бол Браун хоёр хэн илүү вэ? Лүгийн хувьд бол одоо бас нэг өөрийнхөө яг энэ хоёрын хувьд бол Майк Браун арай илүү бах шүү. Яг л Тайрон Лүү Майк Браун хоёроос уу? Арай туршлагаараа ч юугаарч Майк Браун арай илүү бах. Миний Тэгвэл Браунд гол нь хийгээд байгаа ажил байхгүй л тийм. Тэгвэл харин одоо сайн хэллээ шүү дээ. Сүүлийн тэр тавтаа гаргана. Юу ч гэсэн байхгүй шүү дээ. Тэгвэл лүү тэр байгаад байгаа маа. Ялангуяа өнгөрсөн жилийн финал дээр харахад бол лүүгийн хувьд бол ер нь бол бас хөрхөн гоё биштрүүдийг гаргацсан шүү дээ. Яг тэг зөв солилцоо оруулж байсан юм бол нэлээд анзаарсан. Би бодохдоо 6 сарын 21-нд болох болоогүй байна. Мэдээж хэрэг Стив Керрийн тэр нурууны тэр одоо асуудал бас яг энэ улирал ингээ явж итэл чи 6 сарын 1-ний баг сүүл хүртэл явж штэ юу чин 7 одоо 19 дугаар биш финал. Энэ нэст жинхэнэ завсарлага сайтай амард финал болж байгаа юм биш үү? Яг финал гоё болох гэдэг юм л да. Гоё болох гэж тийм. 6 сарын 10 гэхэд дуусчих магадгүй ш. Яа тийм. Чи битгий юм димээ мэргээ бүгд. Би хоёр шиг би 4-0-оор шүрч. Нэг өдрөөр дандаа 2 өдрийн завсралгатай биш тийм. Тэгэхээр би энэ хугацаанд одоо бас баг хахаа 2 7 3 хоног байна ш. Тэр үед бол Стив Кер асуудал ороод ирэх гэж бодож байна. Яг Майк Брауны хувьд бол зүгээр Готстэй зүгээр Стив Кергүй авраг авчдсан бол мань хөө өөрийнхөө зүгээр одоо нэгсэндээ нөгөө унсан бас нэр хүндээ сэргийх аягүй том боломж юм да. Зүгээр ер нь дараагийн удаад. За дуусах. За бүгдээрээ доормын дараа дахиад нэг гейм юу байгаа вэ? Game of Thrones байгаа юу? Бага. Ингэж миний асуулт уг нь эхлэхдээ Майк Браун хөө хоёр ахгүй Тайрон Лүү. Бааж дээр Стив Кер оролцоод юу амралт ороод юу болоо гэж байна. За дахиад Game of Thrones-ийн шинэ дугаар энэ 7 хоногт гарсан нэг дугаар. Энэ дугаар их гоё болоод энэ Game of Thrones-ыг манай Бацаа маань үзэгчтэй орчуулж хөрүүлж хүргээд байгаа шүү. Тэгээ заяада бас баярлалаа. Ажил хөдөлмөрлөж хийсэн. За би орчуулж болохгүй байлээ. За. Чиний амьдралтаа авч ирсэн хамгийн гоё бэлэг юу вэ? Нээж өгсөн бэлэг. Бигийн хэрэглэгч та бүхэн төрсөн өдрөөр сүлжээндээ хязгааргүй ярьж мессеж бичин Facebook ашиглаарай. Би брэнд. Дурал, хуваалц, Пиперо. Албан ёсны дистрибьютор Green City. He is close, my lord. Excellent, thank you. It's time, Sam. I just need a moment. They say an analytics man doesn't have a heart, but I ran the numbers, and nothing could be further from the truth. You are a son to me, Joel. Know that I will always be watching you. I will always believe in you. Please, forgive me for leaving. I have no choice. Sam, open the door. You will be the light that pulls this city from the darkness. The fruits of the process will soon ripen, and the harvest will yield great things. Open the damn door, Hinky! Get the battering ram. And no matter what, you must always, always trust the process.
Remember, make sure they hold on to Robert Covington. Get your hands off me. Always take the best player available. Hey, be careful with those lottery spheres. Every hit is value. Maintain the long view. Value optionality. Ugh, these damn Philadelphia fans. Always so angry. They should be grateful. I got a first-round pick for Nerlens. Okay, fine, top 18 protected, but Sam always said... Oh dear, the Foundlings have breached the castle walls. It's going to be fine, Father. Okafor's guarding the door. Holding the door, hold the door, hold the door, Okafor, 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 Okafor. That's my name. Yeah, watch it, man. Spilled my water ice, man. Aguilar can't even catch. Look at this. Hey, guys, Embiid's on the table. Yo, paint a picture of you and Embiid right here. Two teams who have battled through 6 games have come from 4, 3, 2, 2. За MV пост хинээж хөхрөх наргих цаг ирлээ. MV постыг манай Америкт суугаа элчин сайд баясаа маань явуулсан. Нэг юм асууж байгаа. Чи ягаад Жордан гусч байна? Ингээ хацуудаас өмнө заягийн талд орчих. Модератор ингэж болохгүй шүү. Малгайг маань авчих уу гэнэ. Малгаал зүгээр гоё юм. Тэрнээс яг хөө нэр мөрнэ. Би чинь хамаагүй мó тэ? Би чинь хамаагүй. Яг хөө дараагийн дугаар дөрөсөхгүй зүгээр тий халуун байсан юмсан. За тэр яг MV пост. Баясаа баярлалаа. Идрээдээ баярлалаа. Би яатсан юм бэ? Ер нь бүгд Идрээ MV пост орсон юм шүү. 2 3 чивсэн юм шүү. Ер нь бүгдээрэнд нь баярлалаа. 5 дугаар оронд. Өөр тийм бичихгүй болчих. Ирэх үлрэлт Крис Пол Булсийн өмсгөлдөө NBA дээр иргэж магадгүй гэсэн шоум яваад ирсэн. Крис Бош шүү дээ. Ирж магадгүй. Баян зураг чи миний орсон. Крис Бошийг л ярьж байгаа даа. Крис Полыг л бичсэн. Иймэрхүү алдаа байд юм уу? 4-р оронд. 4-р нь бол яг шүү гинэ. Бас нэг юм байсан. Кливлендийн фэнүүдийн тарих. Бусад багийн фэнүүдийн тарих. Спортын хуудасны админууд NBA Talk-ийн нэр. За бүр гэгэрчжээ. Баярлалаа. Гэхдээ энэ чинь дахиад тавдагтар нь юу гэдэг вэ? Ямар гангстер пэйжээр нэг амар хуц байдаг. Тэднийг бүр галзуурж байдаг. Энэ нэг тийм болцсон юм аа. Манай 3-4 хоногийн дараа зодог тайлгсгээ шийднэ гэж бичиж байгаа царай нь 7 хоногийн дараа гэдэг үгээ тэр чигт мартаад өөртөө л бичээд ингээд явуулсан нэг тийм байдаг. Манай тийм байдаг тийм. Энэ болондоо тайлж байгаа юм уу? 3-4 удаа. Нөө энэ үг үсэг алдах ч юм уу илэг аваад. 2-р оронд Кайри финалд хин гэдгээ харууллаа. Леброн тэр хоёр хамтдаа 76 он авч Навс Warriors-д тулалдахад нэг хожил дотор үлдлээ. Навс гэж өгсөн. Мэдээж Cavs гэж байна. Кай нэрийг андуулж. Ready for finals. Тэгээд юу финалд хин гэдэг. 1-р оронд нэг Монгол залуу Greg Popovich ресторанд үйлчлээд $200 тип. $500 тип юм уу? $200 тип авсан байна. За. Монгол юм уу те? Монгол залуу. Оо за. Энэ залуу Greg Popovich үйлчлээд $200 тип авч. Юу дагаад яваад байгаа алах нэ 5,000-ыг авчихгүй те. Та 5,000 өгсөн штэ гэж те. Тагаас нэг 10% өгч штэ гэл те. Энэ нөгөө үг үсэг алдахдаа над хамгийн үгийг би өөрөө бичсэн штэ. АО2-ыг гаруу хураа гэдэг дээр 30,000 гураа марафон гүйлээ гэсэн байхгүй юу. Тэгээд марафонд орсон бүх хүмүүсд оруулаад 10,000 гураа ядуу хүүхдүүдэд юу өглөөгөө бүр ингээд сүүлдээ өөрөөс өргөн утгагүй л гайчих юм. Ялтын дээр манай 3-4-үүд манай одоо тим одоо тоцоотой хэлж байгаа юм байна. Нэг тийм юм. Өөрөө дотор ингээд бүтэн уншаал. Энэ үг үсгийн алдааг бол одоо EV пост оруулахыг ер нь би жоохон эсэргүүцэж байна уу. Энэ бол утсан дээрх асуудал واخгүй юм чинь. Уцаар бичдэг хүмүүсийн гай энэ чинь миний хуруу том болохоор юм дарж байгаа.
Чи хуруу тоо шатаар алхтаа нэг алдчих яваад. Цуг явсан чи. Яг харахгүй тийм. За. Manu Ginobili гэснээс орох уу да. За тийм Manu Ginobili зодог тайлсан уу? Сайн энэ саяны посттой холбоотойгоор юу вэ гэхээр Ginobili зодог тайлах хэсгээ 3-4 хоногийн дараа бүх сэтгэл хөдлөлөнд дарагдсны дараа тайлнаа гэж шийднэ гэж уучлаарай тайлна. Гэхдээ ямар ч байсан сүүлийн тоглолтод байсан байж магадгүй тийм учраас Manu Ginobili сүрдүүлэнтэй фэнүүд нь үдэж өгсөн доо. Энэ тоолох уу? Би бол нэг жил бол хэлбэл тоолж чадна гэхдээ тоолохыг хүсэхгүй юу гэдэг л ингэж дуусчлаа шүү дээ. Тийм шалтгаантэйгээ ярилцсан л да. Гэр бүлтэйгээ ярилцсан тийм. Харин ихнэр шүү дээ. Бүгдээс асууя. За тэгээд түүнийг сэлгийн цулгасан тоглолтын үр дүн ойлгомжтой болсон 2 минут 25 секунд дээр фэнүүд бүгд бос чалгаа тасч хүндэтгэл үзүүлсэн, багийнх нь бас хүндэтгэл үзүүлсэн. За тэгээд энэний дараа үзэгчид ахаад гарах уу гэдэг гисэн шүү дээ. Үзэгчид нэх гоё тийм. Манайг нэхэж эхэлсэн. Тэгсэн чи гарахгүй гэсэн. Тэгээ ингээ ботсон чи нэрээ Manu Ginobili гэдэг тоглогчид хайрч хүрэх шиг. Тэгэд яг зөв Manu дээр нэг л юм хэлсэн нэг зүгээс бол энэ хүн бол 6 дахь тоглогч гэдэг тодтолцоолыг бүр ясмаханд шингэтэл цагсан өмнө хэсэг болтол нь одоо тодорхойлж өгсөн юм дээ. 6 дахь тоглогч хэр оргийн од тоглогч 6 дахь тоглогч юм 6 тоглогч өрөөлийг Manu шиг хүлээмжшүүлсэн байдаг шүү дээ. Тэгээ одоо 6 дахь тоглогч гэдэг ямар чухал вэ гэдэг хүн бол энэ үнээс болж ойлгож ирсэн. Дээрээс нь би бас ингэж бодчихно. NBA-д саксумгийн стил нэг тийм одоо Popovich гарах уу гэнэ дээр. Үгүй яах нэр ярьцаа үү. Нэг тийм шал өөр тийм гаж те одоо тэр Euro Step Peter те одоо тэр юу оролтууд эдэр те NBA-д одоо юу гэж бас нэг тийм сонир содон бас нэг өнгө төр характер гэж хардаг шүү. Манай эдрээс айгу зүг юм одоо гаргаж ирлээ. Сагсан мод ганцхан үндсэн тав биш тий. Яг тэр сэлгээ тэр тусмаа сэлгээний тэр 6 дахь тоглогч гэдэг тий. Харин би тэр шүү дээ. Ямар амар агуу гэдгийг манай мэдээ. Өө энэ чинь хүмүүс сагсан мод тоглох хүмүүсийг ихэнх мэддэг байхгүй тий. Сэлгээхээр муухай гараа. Сэлгээхээр бан залаанд шиг ингээ буруугаар ойлгоцсон байдаг шүү дээ. Энэ бохгүй. Тэгэхээр эн чинь гараад багтаа ямар хэрэгтэй зүйлийг хийдэг. Фүүх тийм үү баажи. Одоо дараагийн удаа баажи сэлгээ зүгтээ одоо ярина шүү дээ дараа нь. Яг ярина шүү. За баажи суугаа гэдэг. Яг шидэлд орсон баг чи суулгалаа. Суулгалаа нэ. Гэхдээ саяных бол үнэн Manu Ginobili гэдэг тоглогч өөрөө яг энэ 6 дахь тоглогч гэдэг нэрийг алтаарч утгасан хүн байхгүй. Тэгээд улмаар сагсан мөмгөлийн сэлгээний тоглогч гарааныхнаас илүү үндсэндээ чухал байдаг юм гэдгийг одоо бүр илүү харуулж авч байгаа шүү. Сайн тоглогч нар ягаад сэлгээр рүү шилжиж байгаа. Ягаад гараа төдийнх нь 5 минутыг тоглолцыг гараанд гаргаад тоглолтын турш мартаад байгаа гэх зэрэг шалтгаан нь өөрөө Manu Ginobili-гаас эхэлдэг байхгүй. Тэгээд Manu гэдэг тоглогч нь өөрөө сагсан NBA-гийн сагсан мөнгөнд олон гайхалтай мөчүүдийг авчирсан San Antonio Spurs-ны хувьд бол жихэн уйлмар ийм тоглогч үүдэлт байсан баг. Гэхдээ Аргентин шигийн домог гэж амар шүү. Аргентины бол домог маш. Юу та хөшөөд хоёрхан Аргентин спорт юм байна шүү. Марадона. Месси юм уу? Марадона. Месси ч хөшөөд юм шүү. Одоо 3 бид хүүтэй төгөөх. Марадона өшөөд байл. Марадона байгаа. Арай сүүл дээр пост харсан юм аа. Марадоныг марччихсан. Эсвэл Марадона одоо тоглож байгаагаас хойш магадгүй бол одоо тий. Ямар ч сан сагсан хүмүүс бол ганцаараа хөшөөтэй. Хөшөөтэй гэж дом гэсэн. Амар л гэсэн үг л шүү. За тий амьдтай 40 байх төшөө бас болно ч ёо тий. Спорт нь актив байхад төшөө бас болно гэж амар ихгүй. Тэгээд бид нар өсвөл бааж аймаг нүр хөшөөтэй болох байх тийм үү. Чи зүгээр нэвтрүүлгээ явуулдаг. Түүнээс шиг яах гэдэг юм бэ? Заяа л хөшөөтэй болж магадгүй. Хөөе тэр юу гэснээс нэг бас нэг мэдээ байгаа нь юу гэхээр нэгэнд San Antonio Spurs баг нуулал нь 4-0 дуулаад дууссан. Дээрээс нь сэлгээний төлөвлөхийн асуудалтай гэдгийг мэдсэн учраас нэг тоглогч яраас явж гинэ гэсэн мэдээл гараад эхлэмэгц баг нь сандарсан. Тэр нь хэм бэ гэхээр Chris Paul-ыг San Antonio Spurs багийн зүүн авахаар 7 сарын 1-ээс эхлээд хөөцөлдөж эхэлнэ гэсэн. Тэгээд авчаасаа. Тийм ээ. Би бажи хэрвээ Chris Paul San Antonioд ирчих юм бол Kawhi, Chris Paul, LaMarcus Aldridge, Greg Popovich 4 нийлээд Golden State-д өрсөлдөж чадах болов? Чадна. Сайн өрсөлдөж байна. Хожих болов? Тэрийг бол тест мэдгүй. Тэгээд ямар ч айгүй хүчтэй өрсөлдөж байна. Айгүй өстө зоо. Эсвэл Chris Paul шүү дээ. Тийм шүү. Ерөөсөө Chris Paul. Би бол ер нь хувьдаа энэ Chris Paul-ыг яг үнэлэхэд клипсээс хурдан явчихсаа гэж боддیں۔ Би одоо энд ирчихсэй гэж бодож байна юм. Гэхдээ нэг юм асуух гэсэн. Нөгөө Spurs-ийн цалингийн зэс нь энэ хүнийг авах тийм юу байгаа юм. Одоо 20 сар нэмчихэр юм болно. Одоо Manu тайлчаар бас цалин гараад. Харин би ярих гэдэг нь Manu Ginobili-гийн шийдвэр нь Chris Paul-той холбогдох гэдэг байна. Яг тэгэхээр Chris Paul-ыг авнаа гэж Tony Parker 6 дахь тоглогч руу шилжиж байгаа шүү дээ. Manu Ginobili-гийн тоглох нь бүр л багасна гэсэн үг байхгүй. Tony Parker чинь Manu-гоос хамаагүй залуу шүү дээ.
Тийм учраас юу гэж Ginobili-г бол сая бол яг харахгүй л одоо хин гимтэд айхтрах минутыг ачаалаа сайн л госныг тооцсон бол хэрвээ сая Kawhi Leonard байсан бол Manu Ginobili-г оролцох минут бол тийм их байхгүй л байсан шүү дээ. За хэрвээ Paul ирчих юм бол харж нэг юм бодлоо алдрж галзуур шүү дээ. Одоо нөгөө Portland-ийн алдржийг бид нэгээд харна шүү. Paul бол яг гой гарт бөмбөгийг авч өгч чадна. Leonard тэгж их бөмбөг залах хэрэггүй болно. Тэгээ Paul ч өөрөө 20 он 10 ассист унждаг бүрэн чадвартай. Ерөөсөө орчин цагийн одоо яг утгаараа хамгийн сайн холбогч. Тэгээд хамгийн гол нь шүү дээ. Хамгийн гол нь шүү дээ. Clippers бүр балар. Тэр нь санаа. Нөгөө хараал харин. Бүр балар. Бүр сүрээд нөгөө Steve Ballmer ч айгүй л амиа орлоо шүү. Гэхдээ тэр нь санаа зовж байгаа. Тэр бол одоо тэр юу санаа зовно шүү дээ. NBA-гийн 30 багтаа 30 болон санаа тавих хэрэгтэй бид нар. Бидний үүрэг 30 хүүхдтэй л хүмүүс шүү дээ бид нар чинь тий. Хүүхдүүд бүгд сайн явж байгаа. Тэгээ Clippers агуул болонгуудаа Евролиг руу яваа. Бас нэг яруу буцаад Hornets руу Hornets-г New Orleans руу гэдэг байгаа шүү дээ тий. Яг хоо биш ээ тэр бол юм тэр бол бүр баларна. Тэр бол бүр Clippers-ээс бүр дордоо явчих шүү дээ. Тэг яа гэх юм бол Chris Paul нэг бол мөнгө нэг бол аврагын бүж гэсэн хоёр хон сонголт. Гурав дахь ч гэдэг сонголт байна. Мөнгө рүү явахгүй тий. Одоо мөнгө нь Clippers. Гоо одоо мөнгө. Аврагын бүгжин Сантаны. Тэрнээсээ тийм. Гэхдээ ийм ярил л да. Нэгт заахаа том хотод байж болно. Гэхдээ Spurs руу очигээд угаасаа тийм муу цалин авахгүй шүү дээ. Chris Paul. Тий. Одоо энэ шинэ цалингийн цэцний өсөлт угаасаа нэг хангалттай боломжийг 20-25-ыг авах гэдэг байна. Clippers-тэй үлдэх юм бол доотлон 30-ыг авах гэдэг. 40-ыг авах шүү. 40 рүү. Гэхдээ энэ сүүлийн хэдэн жил Clippers-ээс хангалттай 7 сая. 40 сая. Гэхдээ Clippers-ээс тэр сүүлийн хэдэн жил хангалттай мөнгө авцсан байгаа. Дээрээс энэ бол одоо мөнгө нэг тийм чухал гэж юу? Аврагын мөнгө чинь цалингаас гадна горлох нь замраг байгаа шүү дээ болж байгаа шүү. Тийм л баг. Тэгэхээр харин бүгж рүү явах магадлал нэг. Тэгэхээр Clippers хандраад тэгээд Doc Rivers янз янзын зүйлээр. Гэхдээ би нэг зүйлийг хэлсэн. Greg Popovich карьертаа хизээч Chris Paul шиг юм холбогчтой байгаагүй шүү дээ. Parker бол Chris Paul биш. Биш шүү дээ. Биш. Тэгэхээр яах вэ? Тоглох болов. Айгүй бага гарч ирсэн. Айгүй л үдээ том сажуулаач. Нөгөө Spurs-д нэг юм асуудал асуудаг байна. Систем нь өөрөө багийн систем. Spurs анх аварга авахдаа тухайн баг айгүй сайн босгож олон жил хамт тоглож явж байгаа л аварга аваадсан баг үуч шүү дээ энэ чинь. Шууд үгдэн Durant чиглэл тоглож авчаал аваад тийм байхгүй байхгүй. Сая Aldridge-ийг авчирлаа. За фейлдчлээ тий. Ингээ сүүлийн 2 жил дараалал фейлдчлээ. Одоо Paul-ыг авчирлаа. Дахиад магадгүй 2 жил фейлдээд 5 дахь жилээс нөгөө чинь баг болох гэсэн яриад л нөгөө ил үеийн өнгөрөөд дуусах гэдэг тийм хугацааны явж байгаа сөрөм болох гэдэг байна. Энэ чинь Greg Popovich стил биш байхгүй. Энэ зүгээр одооны бизнесийн модельд одооны нэг NBA-гийн нэг загвартал хүчээр шахагдаж орж байгаа л тийм юм орж. Өөрөө ч орё гэж бодож магадгүй шүү дээ. Энийг өөрөө бол Popovich хүсэхгүй байгаа. Би бол сайн мэдэж байна. Юу хүсэж байгаа гэхээр нөхцөл байдал тийм шаардлагатай байгаа байхгүй. Хоёр супер тим гараад ирчлээ. Магадгүй дараа жил дахиад супер багууд энэ дахиад бүржил таарна. Бостон дахиад супер багт ороод ирэх магадлал өндөртэй. Угаасаа Spurs-ийн хувьд бол Warriors-ийг ялахын тулд Chris Paul-ыг авахаас тэгээ Chris Paul-ыг авах юм бол нөгөө нэг Greg Popovich нөгөө багаар тоглох систем чи эвдрээ явчих واخ. Хоёр боол тоглож юу болчих واخ тий. Яг одоо би бол эдрийг ята санд дийлж. Гэтэ одоо ингэж байгаа байхгүй. Угаасаа том сажуулах шин ямар ч юм ингээд дээш явж байгаа шүү дээ. Тэр энэ хурдцыг зарим нэгэд өөртөө барьдэн шүү дээ. Өөрийнхөө инерцээр ингээд яваал томчод үздэг. Одоо энэ дийлэхгүй гэдэг тодорхой болсон юм чи Крис Пол тамирчаад өөрийнхөө стилийг өөрчлөөд тий. Жохон тэгж орчин үеийнхээ хөл нийлүүлэхгүй болохгүй нэ гэдэг бол айлидий бодож байгаа л. Гэхдээ Крис Полос өөр ихтэй тийм холбогч сонирхсан гэсэн мэдээлэл юус байхгүй. Derrick Rose өөр энийг авах юм бэ? Derrick Rose. Ямар муухай итгэлтэй. Таац итгэлтэй хадаа бибер орох идэхгүй. Гэтэ би зөв ганц асуугаа. Энэ жил нөгөө Spurs free agent болж байгаа тоглогч нар хэд байгаа юм бол тэр мөрийг харж ижил энэ бүх юм бас шийдэгдэх байх те. Мөнгөний зэс тэр хамгийн чухал шүү. Үгүй яг мөнгөний зэс бол би тэгж бод манай ер нь зодод тайлчвал ер нь бол хангалттай гараад ирчих واخ. Тэдрүү цалингийн систем өсөлт байгаа учраас. Эдгээр чинь бас сая өндөр үнэтэй цалин тамирч үнэтэй авсан бол Pogaz бол яаж байгаа. Тэгээ Дэвидлийг хүртэл сая юугаар авсан. Тэгээ дээрээс явуул л та зарим байна бол тий. Тэр болон юугаа яах юм бол Aldridge айгүй өндөр цалинтай шүү дээ. Айгүй цаас асуугаад байна гаач. Би энийг баазыгаас албаар нууд өөрөөх нь. За Pepper Top 10-ээр нэрээ юу байгаа? Нэрээ юу байгааг л бид нар чи өмнө нэг NBA-гийн плей-оффд орж үзээгүй 10 тоглогчид нэг ярих гэсэн санаж байна уу? Плей-оффд орж үзээгүй. Тэгсэн чинь олигтой жигсаал гараагүй л дээ. Тэгнэл тайран дээ. Бүр ингээ шаал мэдгүй гэсэн. Плей-оффыг давч та. Одоо NBA-гийн финалд гарч үзээгүй шилдэг 10 тоглогч ирэх хэрэгтэй. NBA-гийн финалын давцсан буюу одоо хамгийн оргил тэр мөчийг мэдэрч үзээгүй. Тэрний төлөө тохолж үзээгүй NBA-гийн түгэндх шилдэг 10 тоглогчийг бүгдээ дарцгаая. Pepper Top 10 нөхрөлдөр хуваалц. За 10 дугаар байранд хэн орж ирж байна вэ гэвэл хин блэ би ч өөрөө бас жоо мартах гэдэг. Grant Hill. Ой. За 7 удаагийн мөхөд 5 удаа All NBA багт нэрлэгдсэн. 16-7 оноо дунджилсан. Гэтэ энэ дундж бол хамаагүй илүү байх боломжтой байсан. Өөр орой л тоглогчийн үргийг сонгосон. Эд үедээ бол дараагийн Michael Jordan гэж яригдж байсан залуу. За хамгийн гол юм бол гэмтэлсэн шүү дээ. Айгүй хүн гэмтэл хаалтай. Үнэхээр харамсалтай барьцсан. Нэг өвдүүдээр 2-3 барьцсан. Orlando Magic ч юм бас амар баг бүрдсэн байсан үедээ тэр. Тэгээд Detroit Pistons-аас гараагаа эхэлсэн.
10 дугаар орсон байна. 9 дугаар байранд. За жоохон хуучин үр орондоо Бернард Кинг, Нью-Йорк Никсийн домог. Ямар бэт юм бэ гэлээ. Энэ бол скоринг чемпион, онооны авраг болж ирсэн. Одоо бол ер нь Кармело Антони л. Би бол сайн мэдгүй. Тийм. Үнэхээр гоё тоглож байсан. Хурц чадвартай. Стрит болын домог. Амар нөхөр байсан да. Тэгээд оноог бол ёстой юулдаг заяа. Одоо бид нар бол Майкл Жордан оноо гэж энэ үед ярьдагс бол уучлаарай. Бернард Кинг чи Майкл Жордан юм Майкл Жордан байсан юм шүү. Тэр финал шалгарч үзээ. Тэгээд финал шалгарч үзээгүй. Нью-Йорк Никсийн бас нэг жоохон хэцүү хөвгдөл. Зүгтсэн да. За 8 дугаар байранд дэлхийн орсон юм болоо. Винс Картер. Слэнданкаар тодорхойлогдсон. Гэхдээ 8 удаагийн All-Star финал шалрах үе нь бол тэр Аллен Айверсон таны дүүлсэн юм байгаа шүү 2001 онд. Тэгээд үнэхээр амар цуврал болж байсан. Нийт чинь юу финалд хэн байх вэ? Картерыг байхад нээц гараагүй байхгүй. Гараагүй юм шүү дээ. Мартиныг үед л гарсан. Мартин, Кид, Джефферсон. Тийм биш үү? Тэгээд юу гэдэг Винс Картерийн хувьд үнэхээр яг л хинтэй адилхан. Грант хилтэй адилхан. Тий, гаралтны боломж гарчсан нэг Орландо нэг 4-1 дүүлсэн шүү дээ. Тэгээд Туркоглугийн одод Картерыг авчирсан шүү дээ. Тэгээд яваагүй шүү дээ. За 7 дугаар өрнөд гэдэг ирэх юм байна вэ? Энэ бол Pistol Pete Maravich. За NBA-ийн финал шалгараагүй. Гэхдээ ер нь бол энэ тоглолтын стилээр бол биш. Одоо Steph Curry сайн нэг хэсэг хамгийн өөрчилсөн шүү дээ. Шидэлт дээр тэр урангуй зарлалтаар юмар Pete Maravich энэ үед бол дэндүү тасар цайтай байсан. Жиг одоо нэг show time гэдэг юм чинь үзүүлдэг тоглогч. Даанч даг дэндүү ганцаардсан багтаа. Ямар байрлалаас дамжуулах гэж байгаа яа шидэж байгаа юм уу мэдээ. Jazz байсан юм тий. Яаж орох гэж байгаа юм уу мэд. Энэ өнгөрсөн. Үнэхээр гайхалтай тоглож байсан. Тэгээд залуудаа бас өнгөрсөн. Одоо нөгөө бүх цаг үеийн нөгөө домогт 10 нөгөө 50 тоглогчийн нэг өөрийн биер байгуу ганц тоглож байгаа юм. За 6 дугаар байранд Carmelo Anthony. Мелогч. За Мело онооны авраг 9 удаагийн All-Star 6 удаа All-NBA team 25 оноо карьерийнхаа турш бараг дунжилсан. Энэ залуу одоо тэгээд бас азгүй дээ. Тэгээд дээрэс нь өөрийнх нь одоо лидершип нөгөө чанар юусаа ботгдсан. Бернард Кингийнхаа дараас орцсон гэсэн үг дээ одоо Нью-Йорк Никс. Хамгаалдаг хүн дээ тэгээд хамгаалт муутай. Клачтай бас жоох асуудалтай. Дэнерт байхдаа бол хэд үе байсан. Айверсын нэр чинь нэгтгэл нь юу болж ялаа да тий. 25 Дэнер алах нэг л тий. Нинэ амир байсан. Мартин байсан тэр үед чинь. Яваагүй. Даанч яваагүй да. За 5 дугаар байранд ямар тоглогч юм болоо. Энэ бол C-Web. За Крис Вебриг бол ер нь бол их тийм хүмүүс жоохон дутуу үнэлдэг. Яг л Шактэй харахгүй дарагдсан. Тухайн Sacramento Kings. Яг тоглогчийн арга барилын хувьд бол NBA-ийн тоглогч нь өөрсдөө бүгд зөвшөөрдөг. Хүсээ тоглогчийн байрал дээрх довтлогоон дээр хамгаалахын аргагүй ганц тоглогч энэ байсан юм. Тим Данкныг ярьдаг байхгүй юу? Энэ нөхрийг ярьдаг байхгүй Крис Вебриг. Үнэхээр амт. Тим Данкн бол их тийм чимээгүй од байсан шүү дээ. Вебер бол үнэхээр өстой галзуу чанга дуутай од байсан. Тэгээд энэ Kings гэсэн их гоё баг тий. Хамгийн аимшигтай. Энэ үеийн Kings амар эсөө. Энэ Kings бол ерөөсөө авраг авах. Даралт энэ тоглогч бол үнэхээр лидер чанартай. Одоо ёстой л нэг бараг авраг авсан бүх хэмиг ажилласан баг шүү дээ ер нь бол. Авраг авсан. Крис Веб угаасаа гоё тоглогч. 4 дугаар өрөнд миний хамгийн хайртай тоглогчтой нэг Доминик Уилкинс харамсалтай да. Ийм агуу тоглогч. Тэгэд нөгөө мөрөөдлийн багт багтаагүй. Бүх цаг үеийн 50-д багтаагүй. Доминик Уилкинс карьерийнхаа туршид тутуулагдсан шүү дээ. Өөрийг нь зөвхөн Slam Dunk гэж хүмүүс хардаг байсан. Тэгэд яг энэ Атлантад нүгээр гоё баг бүрдүүлж өгч чадаагүй багийн удирдлага. Spad Webel одоо бидний сайн мэддэг хамтрагч шүү дээ. Doc Rivers 2. Тэгээд 92-ны мөрөөдлийн багт багтаа дараагийн дэлхийн аврагт нь ч арайч нэг оруулж моруулаад баг гомдлын дайлжсэн баг шүү. Тэгээ нөгөө Шакил O'Neal хэлдэг байсан байхгүй. Одоо баг миний орон баг Доминик орох хэрэгтэй байсан. Да бүх цаг үеийн 50. Тэгээд одоо бол тэхээ бойсон л. Яг бол маань хүн чи одоо бол айхтар том баа. За энэ долч байна. За ингэ шилдэг 3 дугаар орцгоё. 3 дугаар байранд Iceman George Gervin. Бөмбөг цацалтыг сагс бөмбөг таниулсан хүн. Одоо энэ finger roll гэдэг цацсан гэдэг шийдэлтэй чинь энэ хүнээр тодорхойлдог. San Antonio Spurs-ийн 4 удаагийн онооны авраг шүү дээ. Гэтэл энэ Gervin гэдэг тоглогчийг одоо хэний ч төвшөнд ярьдаг яг л NBA-ийн финал гараагүй учраас. Энэ аврагын нэрэл үлдэлтэй уусаа тийм. Ерөөс аврагын нэрэл үлддэг. Гэхдээ Gervin-ийн хувьд бол Spurs-тэй бол яхахгүй домгоо. Тэгээд бас л нөгөө багийн менежментийн л одоо буруу холбоотой гэж ярьж болох юм да. Гоё баг бүрдүүлж чадахгүй учраас. Яа 2 дугаар байранд. За одоо бидний хоёр сайн таньдаг хоёр орж ирнэ. Крис Пол. Яа. Гү нэрээ тий. Хамстай Полын хувьд үнэхээр хайрын. 8 удаагийн All Defensive team шүү дээ. 9 удаагийн All Star, 6 удаагийн assist leader.
Тэгээ энэ шиг гоё талбайн жанжин бид нар мэдэхгүй шүү дээ одооны цагт бол. Тэгээд байхгүй тий. Ирмуусан хараалаас болж. Тэгээ нөгөө сагсан бөмбөгийн IQ гэж юм нөгөө бид яддаг ш хамгийн гол зүйл тэр бол үнэхээр хамгийн өндөр сагс чинь шүү дээ ер нь. Одоо байгаа болчихдоо. Америкийн шгшөөгийн юун дээр Гишевский чинь зарим юмнууд пол болчихдог гэсэн шүү дээ. Харж байгаа те пол яриа ингээд лидершип нөгөө багийн те. Тэгээ шүү гэл те. Өөр NBA-ийн тоглогчдын холбооны ерөнхийлөгч тоглогчд бүгд хүндэлдэг. Тэгэхээр энэ залуу. Тэгэхээр энэ жагсаал магадгүй өөрчлөж магадгүй Крис Пол хэрвээ Спurs руу орох юм бол дараагийн 2 жил 2-3 жилийн хугацаанд финал гараад ирэх юм билүү. Харж бай да. За бүгд цаг үед NBA-ийн финал гарч идэг хамгийн гол тоглогч юм бэ гэвэл Стив Нэш. 2 удаагийн MVP. Майк Д'Антонигийн системээр нэг хэсэг NBA-г шуугуулж байсан. 2 удаагийн MVP хүн финалд гараагүй гэхээр л өөрөө шууд сонсоход амар юм шүү дээ. Амар. Гэхдээ системч юу байх вэ? Тэгээд хурдан систем довтлооны систем авраг авдаг юмаа гэдгийг л баталсан шүү дээ. Энэ жил Майк Д'Антонигийн Houston Rockets-ыг адилхан тэр түүхийг давцсан. Гэтэ энэ Phoenix Suns ямар гоё баг вэ те? Аим шиг юм баг байлаа шүү дээ. Амар стад май Sean Marion, Raja Bell, Raja Bell те чи юу. За. Ийм одоо Pepro top 10-ийг тавлаа танилцуулаа. Тэгээд Pepro хуудсын зүгээс одоо нэг аврагын цуврал дээр асуулт хариултын тэмцээн маань эхлэн тэгээд нэг хүн л одоо асуулт хариултанд төрүүлж пүүзний хийсэн болно. Тэгээд та бүхэн Pepro Mongolia гэсэн хуудас руу ороорой. Пүүзээс гадна зөндөө юм байгаа уу? Маач. Чи нэг Golden State Warriors-ийн фан болохоор нэг өмсүүлж байгаа шүү. Зүгээр өмсүүл шүү. Өгөхгүй шүү те. Ингээд миний бүүсийн ингээд таарахгүй байна уу гэлтэй. Бүүсийн маань энэ юу явж гин. Тэгэхгүй ингээд мөр эхлүүлээ ажиллаж байгаа. Тэгээ ингээд шорт морт гэнэ. За ингээд Chicago Shop-аас авсан юм уу? Эхлүүлээ ажиллаа. Тэгээд юу нөгөө Pepro Mongolia гэсэн Facebook дээр асуулт хариултын уралдаан маргааш тавигдана. Биш маргааш тавигдана. Эх 7 хоног тавигдана. NBA-гийн финал эхлэх үеэр нэг л асуултыг асуун. Тэгээд сая өмнөх шатны одоо яалагч юм бэ? Эх 7 хоногт маргааш л шүү дээ. Тэгээд асуулт нь ямар асуулт байгааг би тодруулаагүй байна. Тэгээ Pepro Top 10-ыг өргөжүүлэх гэж байгаа. Зөвхөн NBA-гээр биш. Бүх цаг уншилтыг 13 сарын нэг кино тий. Pepro Top 10 гэдэг брендийг цааш. Хөлбөмбөр их үтгүүл. Хөлбөмбөр хийж болно. Футбол ток төр одоо эр хүлэрлээс хийж болно. Тий ингээд бас Pepro-гийн гоё болгоо явах гэж байна. Pepro авж байгаа бүх хүүхдүүдэд баярлалаа. Сайн авж байгаа гэсэн шүү. Бидний ажил сайн явж гин гэсэн үг шүү дээ. Тий. Баажигаас хол ойлгохгүй бол баажийн ногоонд амар дуртай. Би сая эдрийн сая шилдэг 10-д ядаж 10 дугаар баримт надад T-Mac маань байсангүй дээ гэж аягүй харамсал. T-Mac финал гарцсан шүү дээ. Спurs орсон. Спurs гарсан. Юу тэр үедээ дарцсан шүү дээ чи одоо Росс. Ягаад дөрөв өөрчлөх гээд. Тэрийг би зүгээр нөгөө тэрийг ерөөс би хийсэн шүү дээ. Өөрөөрөө гээгүй тий. Ямар ч үсэн гарцсан шүү дээ. За. Инвитак 24 дугаар маань энэ хүрээд өндөрлж гин. Тэгээд амралтын өдөр аядахта сайхан өнгөрүүлсэн гэдэг. Тэтгэлтэй нэг 7 хоногт бид финалийн эхний тоглолт 2 дахь тоглолтыг дараах байдлаар уулзаад аналитикийн 7 хоногийн дундуур хэцүүл дугаараа. Тий, спешиал дугаараа, тусгай дугаараа одоо хизээ өрхөө гардаг үеэр байна. Ямар ч байсан хэлж мэдэхгүй байна. 7 хоногийн дундуур гэхдээ ямар ч юм те. 4-5 дахь хавцаанаас ямар ч байсан спешиал дугаараа хийн. Тэгээд финалынхаа талаар болохоор эх 7 хоногт ярилцсан. Эх 7 хоногт дээрээс мөн драфтад ер нь ямар тоглогч нар орох гэдэг юм бэ? Фулс гэж хийн, Darren Fox гэж хийн, Баажиг яриад тэр Jackson гэж яг хийн те. Энэ Lonzo Ball гэдэг нь ямар учиртай ингээд талаар илүү дүн шинжилгээ тэрнтэй холбоотой бас коллежийн сагсан хүмүүсийн сайн мэддэг зочин өрхөөр бэлдсэн байгаа. Тэгэхээр 7 хоногт бүгдээрээ анализ финалийн талаар ярилцуулна. 7 хоногийн өдөр нэг айхтар мэтгэлцээ. Баажи бит хоёрын мэтгэлцээ. Баажи бит хоёр нэг баг болж байгаа да. Тийм шүү дээ тий. Одоо ялтч одоо намайг одоо дэмжихгүй бол энэ хоёр агуу аналист одоо Нүгөө матад эхэлчлээ тандчихад. Наа чи дээр айгүй айгүй арай. Ингиж Jordan өмсөөл. Тэгээ өөрийнхөө шүтдэг тоглогчийн Kobe гэж би юу айгүй айгүй үрдсэн шүү. Юу энэ үйл тал руугаар яваад байна да яана. За юун дээр бид нар зур нэг нөгөө мэтгэлцээний тухайн нэг дөрмийг бас хэлчихье гэж бодож байна те. За бүгдээрээ тодорхой асууж байгаа асуултанд тодорхой хугацаанд хариулна. Тэр хэлсэн дээр нь эсрэг асуулт ирж болно. Тэр хугацаанд дахиад тодорхой хугацаанд хариулна. Өрсөлдөгч нөгөө хоёр тоглож байгаа хамгаалж байгаа нуулахгүй ямар нэгэн байдлаар сөрөг юм ярихгүй зөвхөн өөрөө өнөд үйлгэн тийм өөр бусд ямар шаргыг хэрэглэж болно гэх мэтлэн тодорхой хэмжээний насны жоохон дөрмүүд орж ирнэ. Хилцээний нөгөө хилцээний мэтгэлцээний дөрмийг бас жоохон судлах хэрэгтэй. Манай ялт тэр ажиллаа хийх хэрэгтэй баг. Мэтгэлцээний дөрмийг судлаад одоо ерөнхийлөгчийн мэтгэлцээ удахгүй болох гээд байгаа. Бид нар мэтгэлцээний загварыг гаргаж өгөх гэдэг. Мэтгэлцээний систем бол ойлгомжтой гэж. 2-10 секунд баажид
1 минутын хугацааг. Пааж игдэх гэж бодлоо. Нөгөө юу штэ? Юу гэдэг. За би судалсан л за гээл тэгээд. Хэлсэн мөн гоо маа бааж тоглоомгоо маш сайн. Билет эхэлсэн байлээ. Амар болсон. Би эдрийг сайн бэлдээрэй гэж хүсэж юм тий. Би бол гайгүй дээ. Jordan авсан тэгээд. Эдрийн дөрөв гэсэн штэ. Би ер нь зүгээр өөрөөхөө мэддгэр орчих гэж бодсон. Ер нь одоо амар судлаа гэсэн юм. Гэхдээ судлаад улам баларх юм билээ. Бүр баллаа. За тэгээ сонирхолтой дугаар хүлээж байгаа. NBA Talk-то банк хамт байдаг үзэгчтэй баярлалаа, ивент тэтгэгчтэй баярлалаа. 7 хоногийн цагтаа эргээд уулзъя. Биднийг дэмжээрэй, лайк, шеэр. Баяр та. Хосууд хоорондоо яриа үнгүй. Би брэнд. Two teams who have battled through 6 games.